За сайн бацгаана уу? Энгийн удаа имжлэхээрээ та нартайгаа bullet journal-д ер нь ашигладаг ямар төрлийн үзэгнүүд ер нь зөөрээд юм бэ? Миний ашиглаж үзсэн үзэгнүүдээс ер нь аль нь хамгийн гоё хийсэн юм бэ гэдэг бичлэгийг хүргэж байна. Тэгээд одоо надад байгаа үзэг гээд танилцуулах юм бол нэлээд алдартай ер нь bullet journal planner ашигладаг хүмүүс планертай ер нь ашиглах аягүй дуртай юм Мужигийн үзэг байна. Мужо гэсэн үг байсан. Мужигийн 05-тай ийм одоо үзгэн бол байна. Нэгдүгээрт. Дараагийнх нь болохоор микроны ийм fine liner байна. Бас 05-тай. Дараагийнх нь болохоор ямар нэгэн одоо үзгэн бол ямар ч ээж болно. Би нэг бол яг онцлж бол мэдэхгүй байна. Ямар нэгэн энэ бол яг зүгээр л үзгэн балнууд байдаг шүү дээ. Яг тийм үзгэн бол. За энэ дараагийнх нь болохоор зүгээр л энгийн тосон бол. Тэгэхээр ийм тосон бол байна. За дараагийнх нь болохоор ийм ламигийн ийм хошуутай үзэг байна. Ийм ламигийн ийм хошуутай үзэг байна. Дараагийнх нь болохоор дахиад нэг ийм ламигийн хошуутай үзэг байна. Хошууны ийм өргөн хошуутай ийм ламигийн хоёр үзэг. За тэгээд сүүлийнх нь болохоор Faber-Castelli ийм одоо маш нарийнаас эхлээд өргөнлөө ийм өөр юутай бас ийм fine liner-ууд байна. Тэгэхээр эднийг харьцуулаад өөрийнх нь туршлагыг ерөөхдөө хуваалцъя гэж бодож байна. За тэгэхээр ер нь агуу планеруудын донд планер төлөвлөлт юм хийдэг хүмүүсийн юмнуудыг тэг community-гаас харж байхад Мужигийн үзгэн баллыг ер нь агуу дуртай ашигладаг. Тэгээд ялангуяа 038-тай ч юм уу те энийг ингэж аяух ашиглад юм байлээ. Тэгээд миний хувьд бол энэ 05-тай энэ ашигладаг байсан. Тэгээд болсон шалтгаан нь л те хатаж амжаагүй ингээд халтартуулцдаг. Тэгээ нөө хатахын хүлээгээл те одоо жишээ нь би ингээл юм бичээл зураал ингэжэт л хатахын хүлээгээд хүлээхээ мартцсан гараа дээгүүр ингээ явуулсан байдаг байхгүй юу. Тэгээд энэ ингээд амархан халтартуулчаад байдаг. Дээрээс нь ингээд бичгэд агиох ингэж тэ ингээд гүүгээд биш агай зүгээр зууралтаж бичигдээд байдаг юм шиг санагддаг. Тийм болохоор би ер нь бол энийг бол одоогийн байдлаар бол яг ингээд хэрэглэхэ болоод орхицсан байж байна. Гэхдээ яг нэг удаад авахтаа бол энэ гэрийн авангуудаа яг үзгэн бал шиг ингээд запасын тусна авчдаг. Тэгээд запасын солиод гэр нь бол байж идэг тий гэр нь бас хагарч магараад болохоо байдал нь бол ашиглана. Тэгээд доторх запаснуудыг аваад ашиглацдаг. Уул нь бол амар. Гэхдээ нэг юм нь бол нэлээд зуураад исэн. Дээр нь халтартуулаад байсан. За дараагийнх нь болохоор микро 05 пигма гинэ. 0.45 мм-ийн лайн гэж гардаг гэж байна. Усны хамгаалттай ийм fine liner байна. Энэ бас Японых юм байна. Японы микрон 05-тай. За энэ болохоор та нар өргөн нарийныг харж байгаа те Мужигийн 05-таас хамаагүй өргөн гарч байгаа. Өргөн тод гарч байна. Тэгээд fine liner учраас хушуунаас нэлийн ийм яг fine liner шиг хушуутай. Тэгээд үзгэн одоо энэ бол илүү үзгэн бал шиг байсан шүү дээ. Тэгэхээр энэ бол ийм fine liner шиг хушуутай. Бичгэд бол зууралтаад байх нь бол айгүй гайгүй. Гэхдээ арай өргөн гардаг. За ингээ халтартуулахын хувьд бол өстэй халтартдаггүй. Хатаж амжааг багт нь гараа дээгүүр нь явуулсан ч гэсэн халтартуулаад байдаг учраас энэ бол надад одоогийн байдлаар ашиглаж байгаа миний best. Одоо та нар сүүлийн эмчилгээнүүдийг мань хэрэг үзсэн бол харсан байх. Би энэгээр ерөнхийдөө бол тэг план одоо календарчлсан зураглал энэ төрөй зурхтаа бол энийг ашиглаж байгаа. Тэгэхээр fine liner-ийн хувьд юм байна. За үзгэн бал байна л да. Энэ бас 0.7-тай
Ийм энгийн одоо үзгэн бал тий үзгэн бал гэж биччихье. Ямар ч хамаагүй үзгэн бал бичгэд бол гүүгээд айгуу гоё байна. Тэгээд халтардахын хувьд бол халтардахгүй юм байна. Яахчгүй байна. Тэгээд өргөн нарийн ч гэсэндээ одоо жишээлбэл нэг тийм 0.5 тэг 0.7 гэсэн мөртлөө эдний 0.5-тай бараг адилхан шахуу ийм өргөн гардаг. Ийм байна. Тэг халтартаж барихгүй. Тэгэхээр үзгэн бал ер нь дэжгүй байж магадгүй байна. Энэ бол нэг би Amazon-оос авч ирсэн. Тэгэхээр Arteza 0.5 гэсэн юм байна. За энэ бол ямар ч хамаагүй зүгээр энгийн үзэг. Тосон бал гэж манайхан нэрлээд байдаг баха тий тосон бал. Бичгэд бол айгуу гоё гүүж гардаг. Тэгээд айгуу гоё гүүж гардаг ийм нарийнхан бал байна. Тэгээд хошуу ямар нэгэн мэдээлэл юм уулаас байхгүй юм байна. Ямар нэгэн нэмэлт мэдээлэл юм байхгүй зүгээр энгийн ямар ч хамаагүй ийм тосон балаар бичгэд бол мэдээж халтартаж бариад ингээ янз бүр болоод тахгүй энэ бол бас зүгээр л юм байна тий тосон балаар бичгэд бас боломжийн. Гэхдээ үзгэн бал өөрөө айгуу тийм бичгийг цэвэрхэн харагдуулдаг нэг тал байдаг. Ийм тосон бал жоохон саараалгаж харагдуулах гэдэг бичгэд хүртэл жоохон саараалгаж бичих гэдэг ийм гэмтэй байдаг. За дараачих нь болохоор ийм ламигийн үзэг байна. Ийм одоо запастай ийм чирнэлний ардаа хийдэг ийм запаасан чирнэлтэй ийм үзгэн хушуутай ийм үзэг байна. За энэ дээр болохоор хушуу нь болохоор нэлээ нарийнхаа хушуу нь M юм байна. Хэмжээ нь M. Тэгээд үзэгний нэг гоё нь штэ. Ийм одоо үзгэн хушуутай одоо соруулдагч бай, чирнэлийн ард нь ингээ хийждэгч бай ийм үзэг болвол маш цэвэрхэн бичүүлт юм билээ. Ингээ саараалгаж бичүүлэх гэдэг байхгүй. Айгуу тийм цэвэрхэн бичгийн хэвийг айгуу цэвэрхэн харагдуулдаг. Тэгээд айгуу гоё тийм жигдхэн одоо тий бичсэн байхад айгуу гоё жигдхэн харагдуулдаг. Тэгэхээр яг bullet journal-а хөтлөөд явхад бол би одоогийн байдлаар бол энэ одоо ламигийн энэ үзгийг ол ашиглаж байгаа. Энэ бол бүр best нь. Яг зураад одоо тий яг ингээд нөгөө календарчсан юугаа ингээд зураад ингээд гэхлээр үзэгний хошуу бас жоохон ингээд хайр юм шиг надад санагдаад байдаг хгүй нэг арзаалагч гэдэг юм санагдаад. Тэгээд арзаалагч гэдэг юм шиг санагддаг учраас би энийг яг календарчсан юугаа зурж барихтаа болохоор микроныгаа ашиглаждаг. Тэгээ яг хар суурьтай ийм хар тий суурьтай ийм календар болоод үндсэн биний бичиж байгаа бүх юмуд маань ийм чирнэлэн цэнхэр өнгөтэй ийм болдог байгаа. За дараагийнх нь болохоор мэдээж ламигийн нөгөө арай бүдүүн хушуутай үзэг байна. Тэгээ энэ болохоор ингээд доош нь татгаар өргөн гараад, хажууд нь татгаар нарийн гараад, доошогоо өргөн гараад яг юм хошуун болохоор за мэдгүй энэ дээр бол хошууныхаа дээдлэлтийг 15 гэж бичсэн юм байна. Тэгээд би нүгээр олвол нэлээд тийм одоо нэг гарчигч гэдэг юм уу те гарчиг маягийн зүйлээр бичдэг. Ийм нарийнхан жижигхэн бичсэн одоо тий энэ нарийнхан бичснээс арай жоохон нааш нь ингэж тодруулж гаргаж ирэх хэрэгтэй гарчих ч юм уу он сар өдөр ч юм уу тий тэрийг энд нь ингэж тодоор бичээд өчтдөг арай өргөн тэгээ арай тод гарч ирдэг. Гэхдээ энэ дээр бол анхаарах хэрэгтэй нэг юм нь болохоор хатахыг хүлээх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг ингэж халтартуулдаг. Тэгэхээр энэ зөвхөн гарчиг учраас энэ дээр бол би яг нэг хэдэн секундыг бол хүлээгээд тестчдэг. За би өөрийнхөө яг бичсэн юун дээр харуулъя. 3 сарын 3 дугаар сараа төлөвлөсөн одоо бичлэгийг маань та нар үзсэн бах. Тэгэхээр сүүлд оруулсан бичлэг. Тэгээд үзег бол би энэ тайлбар хэсэгт нэм үэсвэл энэ дээдлийн буланд нь холбоод өгчий. За жишээлбэл энийг бол би энэ ламигийн ийм өргөн хушуутай үзгээрээ бичсэн. Эднэрийг.
За тэгээд одоо энэ дээр жишээлбэл хийх зүйлийн чагсаалт те төлөвлөлөөс таск нэр болохоор дээдлэлт нь болохоор ингээд гарчиг онсаар өдрөө бас яг энэ бүдүүн хөшөөтэйгаараа бичсэн. Гэхдээ нэг юм нь яг энэ ч ингэж юу арчгаа жоохон гараа дээгүрэнгүүлгээд баг зэрэг халтартуулсан байгаа. Тэгэхээр нэг гим нь халтартуулчих гад байдаг. Тэгэхээр марталгүй яг ингээд те хатааж агаад хатсныхаа дараа ашиглах юм бол энэ бол иймэрхүү гарчиг арай жоохон том бүдүүн юм бичгэд айгу гоё, маш гоё байдаг. Тэгээд жишээлбэл одоо тий энэ 7 хоногийн энэ одоо 1 дахь 2 дахь 3 дахь гэдэг нэг 7 хоногийнхаа өдрүүдэд бичихтэй. Эсвэл тий юм гарчиг маягийн юмудаа бичихтэй. Ингээд энэ үзгээрээ бичиж өгсөн. Бусад юмнуудаа болохоор ингээд жижиг нарийнхнаараа бичсэн байгаа. Ийм байна. Ингээ миний 2 дугаар сарын төлөвлөлт жишээлбэл ингээ явж байгаа. За хамгийн сүүлд болохоор энэ одоо Faber-Castell-ийн ийм бас fine liner-ууд байна. Fine liner гэдэг нь бас яг хушуунууд нь ийм fine liner хушуутай. Хушуу нь харагдаж байна уу? Сайн харагдахгүй байна тий. За эдний хувьд бол би юун дээр өмнөх одоо bullet journal ашигладаг хэрэгслүүд дээрээ бас танилцуулж лээсэн юм fine liner-ууд байна. Тэгээд энэ жишээлбэл тэгээд надад бас нэлээд жоохон удаж ийн эднийгээ ерөөхдөө bullet journal-д ашигласан хичээл юмдаас ашиглаж ирсэн. Тэгээд одоо жишээлбэл энэ бол M буюу 07, S буюу 03, энэ чи F буюу 05, тэгээд XS буюу бүр 01-тэй маш нарийнхан гардаг. Энэ бүр амар нарийнхан гардаг. 01-тэй бүр амар нарийнхан. Тэгээд айгу жижигхэн бичгтэй, тэгээд айгу тийм жижиг зайд цэвэрхэн бичих шаардлагатай энэ төр үед бол энэ XS нь бас айгу зүгээрээдэг. Тэгээд эдний нөгөө B буюу юм биерэн хошуутай бас байдаг. Тэ уран бичлэг энэ төр бичгээд каллиграфи ч юм уу уран бичлэг энэ төр бичгээд айгу зүгээр. Гэхдээ би тэрийг бол нэг тийм лаг бичиж болж чаддгүй юм. Тэгэхээр зүгээр ингэ биччихье. Ийм биерэн хошуутай B гэсэн ийм байдаг. Тэгээд дээшээ одоохондоо би нэг хэсэг жоохон ингээд каллиграфи давтаж нэг жоохон явж байгаа. Тэгээд ерөөхдөө орхицсан байж байгаа. Тэгжээд цаг завтаа болохоор ч юм уу бол юм алий гэд ингээ орхицсан байж байгаа. Нэг иймэрхүү биерэн хошуутай юм үзэг байна. За F ч юм болохоор биш байна тий. За тэгвэл ингээ болчлоо. Артлын бичиж дууссаны дараа цаас маань жишээлбэл энэ дэвтэр маань 120 грамын цаастай бага зэргийн шаргал өнгөтэй энэ дэвтэр байж байгаа. Тэгэхээр ийм дэвтэр маань 120 грамын цаастай дэвтрийг бол арагш нь бол нэвтрээг байгааз. Тэгэхээр ямар ч нэвтлсэн юм бол ерөөсөй байхгүй. 120 грамын цаастай дэвтэр бол үнэ хангалттай байдаг. Тэгэхээр энэ үзэгнүүд маань аль нь ч нэвтлээгүй байгаа учраас ер нь бол хувь хүн болгон алиугаар нь бичмээр байна. Аль нь илүү таатай байна тэрүүгээрээ л сонгож бичих. Сонголт бол таны гарт байна. Тэгэхээр ерөнхийд нь бол харьцуулсан энэ тэг хэд хэдэн үзэгнүүдийг бол ерөнхийд нь бол харьцууллаа. Тэгээд тэг хэрвээ ингээд халтартуулаад байдаг өөрт чинь айгуу тийм тэртэй санагддаг болол мужи бол хэрэггүй юм байна тий. Бусд нь бол дайггүй байсан. Эднэр бол нэг тийм амар бас яг үнэтэй бол биш. Зүгээр энгийн үзгэн бол энгийн тосон бол тосон балны нэг гэмн гэвэл жоохон бичиг жоохон сарааж харагдаад байдаг. Жигтгэн гой, цэвэрхэн гой харагдуулыг гэвэл үзгэн балыг бол санал болгоно. Гэхдээ үзгэн балыг бас авч явхад чирнэл юм нь гоож гадах сөрөг талтай байдаг учраас бас байнга замд авч явхад бас тохиромжгүй байх талтай байдаг. Тэгэхээр тэрийгээ бас бодолцоорой.
байнга замд авч явахад айгүй тохиромжтой, замд гоожоод авахгүй ч гэдэм үү, бичгэд халтартуулаад авахгүй тий гэх мэтчлэнгийн ер нь давуу тал ихтэй гэдэг утгаар нь тэгээ бичгэд бас ингээд зуураад авахгүй. Одоо мужигийн энэ бол надад бол зуураад байгаа юм шиг санагдчихсан бол зуураад авахгүй гэдэг утгаараа энэ бол хамгийн баг замд авч байнга авч явдаг тий ингээд цүнхлээд явдаг тиймэрхүү болол хэрэг бүж байгаа бүлэж журналаа. Тийм болвол ерөнхийдөө бол би энийг бол санал болгоно. Гэртээ ерөнхийдөө ашиглаад өдрийн тэмдэглэлэн дээр бичээд тэгээд айгуу тийм бичиг юм цэвэрхэн харагдуулъя гэвэл ийм одоо сорулдаг үзгийг бол санал болгоно. За энэ бол яг өргөн хушуутай учраас нэлээд тийм том юм бичих ч юм уус л гарчиг энэ төр бичгээ тохиромжтой. Тэгэхээр миний хувьд бол яг одоогийн байдлаар хамгийн бест гэж бодож байгаа ашиглаж байгаа хоёр маань ерөөсөө л энэ календарчсан схемээ зурагтай энийг микроныхоо fine liner-ыг ашиглаад өөрөө бичих болохоор яг энэ үзгэн балаа сорулдаг үзгээ ашигладаг. Тэгээ бичгийн хэв маань хамаагүй цэвэрхэн сарааж арцааж харагдаад байхгүй. Тэгээ bullet journal-а бас айгүй тийм эмх цэгцтэй цэвэрхэн харагдуулах нь бас айгүй тийм мотивацтаас айгүй нөлөөлдөг байхгүй юу. Дэвтрээ бас цааш нь үргэлжлүүлж ашиглах тэр урам зоригийг бас өгдөг гэж хэлж байна. Тэгэхээр тиймэрхүү цэвэрхэн байлгахад цэвэрхэн мэдрэмж өгөхөд те жигдхэн цэвэрхэн гой байлгахын тулд үзгийг ер нь нэг тийм ахтар хооронд нь хольж сольж бичээд хэрэггүй гэсэн. Тэгэхээр нэг дэвтэр эхлүүлсэн бол нэг л үзгээрээ ерөөсөө дагнаж бичих хэрэгтэй. Яг нэг үзгээ дагнаад бичих юм бол ер нь аль дэвтэр хамаагүй эмхцэгцтэй харагддаг байгаа шүү. Тэгээд үзэгний хувьд зөвлөгөө гэвэл миний зүгээс өгөх зөвлөгөө гэвэл яг ийм байна. Тэгээд миний ашиглаж үзсэн үзэгнүүд гэвэл ерөнхийдөө эднэр байна. Тэгээ явж ерөнхийдөө бол fine liner болон сорулдаг үзэг хоёр хамгийн best нь. Заавал микрон байх албагүй гэж би хувьдаа бодож байна. Яа тэгэхээр Faber-Castell-ийн бас энэ fine liner-уудыг би бас аягүй их ашигласан. Тийм болохоор заавал яг энийг гэхгүйгээр боломжоор ер нь бол fine liner дэжгүй байх. Тэгээ заавал бас lame гэхгүйгээр ямар нэгэн сорулдаг үзэг бас ер нь аягүй дэжгүй байдаг. Тэгэхээр заавал яг тийм нэрэнд баригдахгүйгээр сонголтоо хийгээрэй гэж бас зөвлөмөөрэй. За ингээд бас тодорхой хэмжээ танарт маань тус болсон байх гэж найдаж байна. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.